Дэлхийн улс орон болгон өөрийн гэсэн соёл уламжлалтай. Монголчууд гадаадад аялах дуртай болсон. Тэгвэл усыг нь уусан бол ёсыг нь дагна гэгчээр дараах улсуудад юу хийхийг хориглосон байдаг талаар хэдэн типс оруулъя. Нэгдүгээрт Тайланд. Тайландд мөнгөн дэвсгэртээр гიშгэж болохгүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Дэвсгэрт болгон дээр Тайландын хаан болон язгууртнуудын дүрс байдаг болохоор гишгвэл хааны гэр бүлийг гутаанд оромжилсон гэмт хэрэг гэж үзнэ. Тайланд хүний толгой үсэнд хүрж болохгүй. Жаахан хүүхэд байсан ч өхөрдөө толгойг нийлээд авч болохгүй. Ялангуяа танихгүй хүний толгой төрвөл бүдүүлэг үйлдэлд тооцогдохоос гадна хөшөө баримл тэр тусмаа буддаа бурхны хөшөөний толгой төрвөл цохиод авчиж магад. Тайландчууд хүний хөлийг хамгийн доод, хамгийн бохир хэсэг гэж үздэг. Хин нэгний толгооноос өндөрт хөлөө өргөх, эсвэл ширээ сандал дээр хөлөө тавих нь маш бүдүүлэгт тооцогдно. Ялангуяа хин нэгэн рүү хөлийн улаа харуулах, эсвэл бурхан руу хөлөө харуулсан живл тэд чамайг нэг нүдэрэж харахгүй шүү. За мөн хүнийг хуруугаараа заахад дургүй. Гарын алгаа дэлгэж заах хэрэгтэй. Мөн тэд аливаа оронд сууз сүм барилгад гуталтайгаа орохыг хориглодог. Мэдээд авахд илүүдэхгүй. Тайландд архитаар судалдаж авах бол шөнийн 12-оос өглөөний 11 цаг хүртэл, эсвэл өдрийн 2-оос оройн 5 цаг хүртэл согтууруулах ундаа зарах хориотой байдгийн байна. Хоёрдугаарт энтхэг. Энтхэгт зүүн гараа битгий ашигла. Бидний хувьд аль гараа ашиглах нь тэмж чухал биш бол энтхэгчүүд мөнгө хоол хүнсэнд хүрэхтэй эсвэл гар барихтаа зүүн гараараа барихыг зөвшөөрдөггүй. Тэдэнд чиний солгоо хэсэг нь хамаагүй. Учир нь тэдний зүүн гар бие засахтай холбоотой бүх зүйлд ашиглагддаг. Энтхэгт гадуур, крантны эсвэл ил задгаа ус хизээч битгий уугаарай. Зөвхөн савлсуу суух хэрэгтэй. Элдв гидсний алдар төвчин тусмааргүй байгаа үстэй. Олон нийтийн газар арх уух, тамхи татахыг хориглодог. Зөвхөн гэртээ эсвэл зөвшөөрөлтэй газар л болно. Мэдээжээр шашинлаг улс учраас сүм дуганд шашны газар руу гуталтаа орохыг хориглодог. 3 дугаарт Итали. Италид өглөөний цайны дараа капучино гэх мэт цагаан кофе захиалж болохгүй. Энэ нь кофе гэхээс илүү сүйтэй холбоотой. Италичууд хоолсны дараа хизээч сууж болохгүй гэж үздэг. Далайн эрэг дээр бас анхаарах зүйл байдаг. Жишээ нь Венецийн оролцоох далайн эрэгт элсэн цайз барихыг хориглодог. Багада элсээр тоглож өссөн биднэр шиг хүмүүст энэ хачирхалтай санагдж байгааз. Харин Торино хотод олон нийтийн газар эмзэг эрэгтнээ засахыг хориглодог. Зөвхөн хориглох биш, бараг гэмт хэрэгт тооцно. Олон нийтийн газар ёс суртахуунгүй үйлдэл гаргасан, бусдад бэлгийн дарамт учруулсан гэж баримтлагдах хүртэл арга хэмжээ авч магадгүй. Үүнээс гадна загас эсвэл далайн хоолн дээр бяцлаг тавьж идвэл италичууд ойлгохгүй. Тэд ер нь хоолнд маш их ач холбогдол өгдөг ард түмэн. Жишээ нь спагеттины гомонго, хоолны утга эсвэл хаачаар огтлж огт болохгүй гин шүү. Бас нэг зүйлийг анхаараарай. Улаанбаатартай байдаг шиг гудамжинд гар өргөд такси зогсооно гэж байхгүй. Заавал уцаар залгах эсвэл тусгай зогсоол дээр хүлээдэг. 4-р Грек. Энэ бол аялагчдын хувьд мөрөөдлийн газар. Гэхдээ хэдэн зүйлийг мартаж болохгүй. Энд эртний түүх соёлын дурсгалт газруудад өндөр өсгий төмсөж болохгүй. Грекийн засгийн газраас түүхийн дурсгалт газрыг гэмтээхээс хамгаалж ийм журам гаргасан байдаг. Грекчүүд бэлэн мөнгийг ашигласан хэвээрээ. Хоолны газар, ресторануудад карт уншихгүй гэвэл гайхах юм байхгүй. Нэг хачирхалтай зүйл нь Грект гараараа далалж болохгүй. Учир нь грекчүүдийн хувьд энэ мэдлэгээ гэхээс илүү доромжлол гэж ойлгогдно. Тэдний цаг хугацааны талаарх ойлголт нь өөр. 5 минутын дараа уулзна гэсэн бол 15 минут. Оройн 7 цагт хоол идэх гэсэн бол 7:30-д ирэх нь тэдний хувьд асуудал биш. Ер нь цаг барихтаа монголчуудтай төстэй гэмээр. Гэхдээ биднээс ялгаатай нь тэд илүү тайван. Нэмж хэлэх зөвлөгөө бол тэнд очиод та грекээр хэдэн үг хэлэх юм бол тэд маш их баярлж таныг дайлж цайлах болно. 5 дугаарт Япон. Японд тип өгөх шаардлагагүй. Цайны мөнгө өгөөд хэрэггүй гэсэн үг. Рестораны үйлчилгээ сайн байсан ч гэсэн цайны мөнгө өгөхгүй байхад тэд юм бодохгүй. Япончууд хүмүүс рүү хуруугаараа заахад дургүй. Бас алхаж явахдаа юм идэхэд тэд тааламжтай ханддаггүй. Ялангуяа хөл хөдөлгөөнтэй газар хоол идэж явхаас аль болох зайлсхий. Дээрээс нь нийтийн тавирт чанга ярих, кофе шопт уцаараа чанга ярил чамд дургуцлаа илэрхийлэх болно. Гэхдээ гадна байгаа байдлаараа. Монголчууд маань хаата харалцсан газраараа зам хөндлөн гарчдаг. Харин Японд тэгэх юм бол цагдаа хүрээд ирнэ. Олон нийтийн газар, ялангуяа гудамжинд зам хааж зогсоход тэд дургүй. Хүмүүсийн чөлөөтэй явах боломжийг нь хязгаарласан бүдүүлэг үйлдэл гэж үздэг. Япончууд хоол идснийхаа дараа ширээгээ заавал цэвэрлэдэг. Хоолны газар ороод идсэн юмныхаа үлдэгдэл, асгарсан ундаа, эсвэл ширээн дээрх ам артсан цаасаа нэг дор цуглуулж цэгцэлбэл тэд ээлдэг зан гэж үздэг. Хамгийн чухал зүйл бол тэднийг хүлээлгэж болохгүй. Япончууд цагаа маш сайн барьдаг учраас Монголд байдаг шигээ 30 минут хоцроод очих юм бол чиний талаарх ойлголт тэр чигтээ унана гэсэн үг.
Гэхдээ Япончууд ууралж байгаагаа хизээж ил харуулахгүй. 6 дугаарт Турк. Туркт гараараа дохихдоо анхаарах хэрэгтэй. Жишээ нь Туркт окей гэсэн дохиог үзүүлээд хэрэггүй. Ингэснээр нөгөө хүнээ ижил хүйстэн гэж бодож байгаа хэрэг болно. Олон нийтийн газар нусаа чангаар нээх, эсвэл хоол идсний дараа амаа дарахгүйгээр шүдэж хичилж болохгүй. Хэрэв ийм үйлдэл хийвэл тэд чам руу үнэхээр гайхаж харах ба нийлээд дургуутсах болно. Туркчууд амьтанд маш хайртай бөгөөд гудамжны нохой, мууртай муухай харьцахад тэд ууралж магадгүй. Мэдээжээр ямар нэг газар орж байгаа бол гуталтай орж болохгүй. Нэг чухал зүйл бол тэднийг араб гэж андуурч болохгүй. Хэрэв тэднийг араб гэж хэлбэл ихэнх туркууд дургуутсна. 7 дугаарт Сингапур. Сингапурт нус шүлсээ хаях, эсвэл хогоо ил задгай хаях хориотой. Хэрэв баригдвал 300 хүртэл долларын торгуултай. Олон нийтийн газар гудамж талбайд тамхи татж болохгүй. Хэрэв татвал мөн л өндөр хэмжээний торгуултай. Бусад олон орны адилаар гарцгүй газраар зам хөндлөн гараад хэрэггүй. Манайханд бол хэвнэл мэд санагддаг болчихсон болохоос ихэнх оронд энэ бол хориотой зүйл. Зөвшөөрөлгүйгээр бусад хүмүүс болон албан газрын Wi-Fi-г ашиглаж болохгүй. Хэрвээ ингэвэл бараг хакердсантай адил тооцогдох ба 10,000 Сингапур доллар эсвэл 3 жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдож магадгүй. Тэгэхээр манайхан Сингапурт интернетийн асуудлаа сайн анхаарч явмаар юм байна. Энэ бас их чухал. Галт тэрэг, метроны буудал болон метрон дотор идэж ууж болохгүй. Автобусанд ч гэсэн адилхан. Хэрэв тэгвэл 500 долларын торгуул төлнө. Нийтийн бие засах газар усаа татахгүй гарвал бас л торгуультай. Ер нь Сингапур торгуул ихтэй улс шиг санагдлаа. Гэхдээ зөв байх л та. 8 дугаарт Франц. Францад анхаарах гол зүйл бол олон нийтийн газар хэд чанга ярихаас зайлсхий. Ялангуяа оройн цагаар бар, кафенд чанга ярьж байгаа хүмүүс нь зөвхөн жуулчид байдаг. Харин францчууд үндэнд дургүй. Ихэнх хүмүүс францчуудыг англи хэлэндээ муу гэж боддог ч үнэндээ тэд англи хэлийг сайн мэднэ. Гэхдээ үнийгээ ил гаргах дургүй байдаг. Францад бидний байнга хийдэг шиг гар утсаа ширээн дээр ил тавиад хэрэггүй. Ялангуяа хүмүүстэй хооллох үед ширээн дээр уцаа тавьбал тэнэг хэрэг болно. Учир нь чамайг энд байхыг хүсэхгүй байна гэж францчууд ойлгоно. Хэдийгээр францчууд вино дарсанд дуртай боловч хизээч хэтрүүлж хэрэглэдэггүй. Тиймээс чи согттлоо эсвэл тасартлаа оввол тэд гайхах болно. Үүнээс гадна тэд амралтын өдрийг маш чухалд тооцдог. Тиймээс бүтэн сая өдөр ихэнх дэлгүүр үйлчлэгээний газрууд хаалттай байж магадгүй. Ямар нэг үдшилэг эсвэл зүгээр л найзтайгаа уулзах гэж байсан ч гар хоос очих хэрэггүй. Жижиг хэн чамаагүй ямар нэг бэлэг авч очих нь тэднийг баярлуулдаг. 9-дүгээрт Хятад. Хятад хүмүүстэй улс төрийн талаар, ялангуяа Тайваны талаар яриа үсгэд хэрэггүй. Үүнд тэд тэмч таатай хандахгүй. Хятад хүмүүс тэмч илэмсэг биш. Тиймээс тэдэнд хамаагүй хүрч болохгүй. Тэвэрч авах, эсвэл үнсэх гэх мэт. Савх бол тэдний хоолны чухал хэрэгсэл. Жишээ нь будаатай яган савхыг дээш нь гозоолгож зоож болохгүй. Эсвэл савхаараа хин нэгнийг зааж жичилж болохгүй. Мөн савхаар зөвхөн хавчиж иддэг болохоор хизээч хоолоо хатгаж идэж болохгүй. Хятадд Япон, солонгосчуудтай адилхан бүх их хэрэггүй. Азийн олон орнуудад бүх их нь нөгөө хүнээ хүндэлж байгаа илэрхийлж байгаа хэрэг бол Хятадд тийм биш. Харин сүм хийдүүдэд мөргөж болох ба сүм хийд нь хятадуудын хувьд чухал газар учир хүндэтгэлгүй зан гаргахгүй байсан дээр. Мэдээж ихэнх Аз орнуудын адилаар айлд гуталтайгаа орох нь маш бүдүүлэг занд тооцогддог. Энэ бол нэлээд чухал. Цэргийн барилга байгууламж эсвэл цэргийн техник хэрэгслийн зургийг аваад хэрэггүй. Учир нь ингэвэл тагнуулын хэрэгт буруутгагдаж магадгүй ба баривчлагдаж нэлээд ноцтой асуудалд орж болно. Ер нь ихэнх хятадууд англи хэлээр ярьдаггүй учраас хятад хэл мэдэхгүй бол ганцаар аялах нь тун төвөгтэй байх болно. 10 дугаарт Вьетнам. Энэ улсад ерөнхийлөгч ч юм уу эсвэл үндэсний баатруудыг нь үл тоомсорлох эсвэл доромжилж болохгүй. Ингэснийхээ төлөө баривчлагдаж шоронд орсон гадаадын жуулчид маш их байдаг гин. Цэргийн байгуулагч мөн адилхан. Вьетнамд олон нийтийн газар цүнхээ булаалгах, гар утсаа дэрэмдүүлэх явдал их гардаг. Ер нь л үнэтэй эдлээ ил гаргаж явах нь дэмий хэрэг болно. Тийм болохоор шаардлагагүй бол гар утсаа ил гаргаад хэрэггүй. 11. Ойрхот орнууд. Иран, Арабын нэгдсэн Эмират, Египт, Израиль, Кувейт гэх мэт орнуудад хувцалтандаа анхаарах хэрэгтэй. Хитрхи ил задгай, этгээ товцс биш, энгийн дараа хувцлах нь чухал. Эмэгтэйчүүд толгоогоо ил гаргахгүй алчуураар орох хэрэгтэй болдог. Мэдээж шашны хатуу бодлоготой учраас хаа хүссэн газраа ороод архи пив аавна гэж байхгүй. Зарим орнуудад согтууруулах ундааг хуулиараа бүрэн хоригдсон байдаг тул үүнийг сайн анхаарах хэрэгтэй. 12 дугаарт Орос. Хойд хөрш маань бас мухар сүсэг ихтэй. Тэд ширээн дээр хоосон шил байлгахыг азгүйтэл ядууралт хүргэнэ гэдэг бол ширээний болон суусан хүн хизээч хэн нэгэн тайрлагдаж гэр бүлтэй болохгүй гэдэгт итгэдэг.
Оросд хэдий хүйтэн байсан ч гэсэн хэн нэгэнтэй биелэгтэй гар барьж болохгүй. Үүнийг ийдэг бус зан гэж үздэг. Хэрв ямар нэг айлд зочноор өргөцсөн бол гар хосон очиж хэрэггүй. Ганц ширхэг шоколад эсвэл хямдхан цэцэг байсан ч болно. Цэцэг гиснээс хэн нэгэн цэцэг бэлгэлэхдээ тэгш тоотоо цэцэг өгч болохгүй. Сонирхолтой нь Оросд ямар нэг шалтгаангүйгээр танихгүй хүн рүү нэмсгэлж хэрэггүй. Хэдийгээр чи бусдад эерэг харагдахыг хүссэн ч гэсэн Оросд шалтгаангүйгээр инээсэн хүнийг тэнэг гэж бодно. Учир нь инээхэд заавал шалтгаан байх ёстой гэж тэд үздэг. Мэдээжээр Путиний талаар тавгүй юм ярил тэд дуртай хүлээж авахгүй. 13 дугаарт Малайз. Малайзууд ихэнх нь исламын шашинтай болохоор гар барих, хоол идэх гэх мэт ихэнх үйлдэлээ баруун гараараа хийдэг. Харин зүүн гараа бие засахад ашигладаг. Тэдний хувьд хүний толгой хамгийн ариун хэсэг учраас толгойдоо өргөх маш дургүй. Мөн олон нийтийн газар үнсэлцвэл бүгд чам руу гайхан харах болно. Зуны халуун өдөр байсан ч хэд ил задгаа увчилсан байвал бас л хүмүүс гайхна. Тэд хуруугаараа зааж жичлэхийг маш бүдүүлэг үйлдэл гэж үздэг. Үүний оронд алгаад илгэх юм уу эрхий хуруугаараа зааж болно. Бие засах газар орохдоо заавал цаас авч ороорой. Учир нь тэд ихэвчлэн бие зассны дараа усаар угаадаг учраас нойлын цаас барагтайлбал байхгүй. 14-дүгээрт Португал. Энэ улсад хоолоо гараараа идэж болохгүй. Португалчууд хутга сэрээний өндөр соёлтой ард түмэн. Тиймээс гараараа идэх нь тэдэнд тэмч таатай санагдахгүй. Учир нь португалчууд өөрсдөө пицца, бургер зэргийг хутга сэрээгээр идэж байгаа харагддаг гин. Гудамж талбай, олон нийтийн газар танихгүй эмэгтэйтэй шууд яриа өрнүүлэх, эсвэл хит ойртож болохгүй. Тэд үнийг шууд утгаараа аюулгаж ойлгож хүлээж авдаг. Португалчуудын хувьд хамгийн том босс нь өндөр настай эмэгтэйчүүд. Тэднийг хүндлэхгүй байвал бусад хүмүүс ч гэсэн чамайг хүндлэхгүй гэж ойлгож болно. Согтуурлах ундааны үнэ нь харьцангуй хямд боловч хитрхи хуусан хүн бараг харагдахгүй. Согтуу хүнд иргэд тун таагүй ханддаг. Тиймээс хэдэн халбах пив уухаа сайн бодох хэрэгтэй. Бас Португалд хит өндөр өсгийд эсвэл халтрамтгай гутал өмсөд хэрэггүй. Учир нь Португалийн ихэнх хотуудад маш ихсэн алуу гудамжнууд их байдаг. Бас зам нь чулуугаар хийгдсэн байх нь их тул халтарч унаж бэртэх тохиолдол их гардаг гин. 15. Ингээд мэдээж бидний хамгийн их очдог Солонгос улс. Өндөр хөгжилтэй улс боловч мухар сүсгийн шинжтэй зан заншил маш олон байдаг. Солонгост хүнд юм өгөх, эсвэл авахдаа заавал 2 гараараа авдаг. Хэрв нэг гараараа авбал нөгөө хүнээ хүндлэхгүй байна гэж ойлгох болно. Хоол идэх үедээ өөрөөсөө ахмад настай хүмүүсээс төрүүлж идэж эхэлж болохгүй. Бас настай хүний өөдөөс ихцэлж харж ууж болохгүй. Кинон дээрээс харсан л байх. Сөөжүгөө уухдаа үргэлж хажуу тийш харж уудаг. Зарим Азийн орнуудын адилаар будаанд савхаа зоож болохгүй. Энэ нь үхлийг бэлэгддэг гэж тэд үздэг. Тиймээс савхаа зүгээр л аяган дээрээ тавьчих. Солонгост хэн нэгний нэрийг улаан өнгөөр бичиж болохгүй. Энэ нь тэднийг үх гэж харааж байгаагаас ялгаагүй хэрэг гэж үзнэ. Тэд Япончуудын адилаар метронд чанга ярихад дургүй. Ер нь солонгосчууд метронд бараг ярьдаггүй бөгөөд яриул зөвхөн шивнжил ярьдаг. Тэдэнтэй гар барихаас илүү бүхийж мэдчилэхэд дуртай. Энэ бас их чухал. Солонгос хүнтэй маргах хэрэггүй. Учир нь солонгосын хууль дүрм нь иргэдэд илүү хамгаалах бодлогыг барьдаг. Тиймээс хэн нэгэнтэй маргавал зүгээр л яваад өгсөн дээр. Тэгэхээр гадаадад аялахдаа ер нь юуг анхаарах хэрэгтэй талаар багц болон ойлголт авсан байх. Бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe